За тэгэхээр буруу эргэлтийн маань 5 дугаар анги одоо сайхан те хүрэлцэн ирлээ. Эхний 4 анги нь бол ерөн санаж байгаа бах. 1 2 3 дугаар анги нь яг хүн жаргал үлдээ хүмүүс шиг ард ардаасаа үргэлжилсэн байдалтайгаар үйл явдлын дистараа зөвтгөгөр одоо нэг тэгж явж исэн бол 4 дугаар анги дээр нь бүр өмнөх үйл явдлыг харуулад манай гурван махчны origin story-г одоо ер нь харуулсан шүү дээ те. Ер нь бол за яг тэгээд үйл явдлын ямар нэгэн зөрчилдөөгүй энэ 4 анги нь ингээд яг эвтэйхэн үргэлжилсэн story болчихж байгаа. Тэгсэн чинь одоо яг энэ 5 дугаар ангиас нь эхлээл 5 6 дугаар анги нь нэлээд нэг тийм цаг хугацааны дарааллын зөрчилтэй утга авцалдаагүй болоод эхэлчихэж байгаа юм л да. 4 дугаар ангийн төгсгөлд 2003 онд манай гурван махчин байна. Гол дүрийн малнуудаа алчаад дараа нь тэндээсээ нүүгээд тэгээд 1 дугаар ангийн үйл явдал өрнөхөөр дууссан шүү дээ. Тэгсэн чинь ягаад чи энэ 5 дугаар анги нь үйл явдал нь 2012 онд болоод байгаа хэрнээ айл 2003 онд эхний ангийн үйл явдал өрнөж явахад нас барцсан хоёр махчин буюу хөрөөн шүдэд тэгээд нэг нүдэд хоёр хоёулаа амьд байгаад байгаа байхгүй юу. Тэгснээр бас за бүр нөгөө нэг 2 дугаар анги дээр дэлбэлүүлээд өгцөн Мэннер дөвөө маань залуужаад бүр шал өөр жүжигчин тоглолцсон байдлаар буцаад ирцэн байгаа. Гэхдээ яг хуу энэ тоглосон жүжигчин нь бол гоё нөгөө нэг одоо жинхэнэ классик хорроруудын маань нэг болох Hellraiser киноны эхний 8 анги дээр Pinhead-д тоглосон Doug Bradley ах маань тоглосон байлээ. Тэгээ ямар ч байсан зүгээр л ер нь бол 5 6 дугаар ангиас нь нөгөө нэг бусад ангиудтайгаа зөв холбогдож гин үү яаж ийж гин гэсэн тийм юмыг бол угаасаа ерөөсөө хүлээгээд хэрэггүй гэсэн үг. Угаасаа зөв холбогдохгүй авцалдахгүй нэг тийм шал өөр одоо юу гэмдэ бусад кинонуудтайгаа холбоотой кино гэж ойлголгүйгээр бараг л нэг тийм alternate timeline-ы өөр universe-ийн кино гэж ойлгоод үзэл хэрэгтэй гэх юм уу да одоо юу гэх юм. Тэгээ ямар ч байсан тийм болохоор энэ ангийнхаа үйл явдал нь өрнөж байгаа яаж байгаа ээж байгаа гэдгийг over analyze хийлгүүгээр зүгээр л хуцалгүй сайхан киноныхоо үйл явдал руу орцгоё. Зүгэрш байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дууд булам төрх харцан чин мас орн галзуурхад ганц гурав номер чин нугур чин нуруу чин төгс эй бэд бич зурх чин төгс чамд хэл хүүхс мөр шүлэг. Тэгэхээр кино маань мэдээж л буруу эргэлтийн кино болсон хойно ой дунд сайхан майхан дотроо биологи хичээл хийж байгаа Билли болон Круз хэмээх нэртэй хоёр хосын зурглаар эхэлж байгаа. Тэгээ манай хоёр Гас, Лита, Жулиан гэд бас нэг өөр гурван найзтайгаа нийлээд тентхийн одоо монголоор бол play time юм да тэ нэг тиймэрхүү фестивалд очиж шоудах гэд явж байгаа гэх юм уу. Ягаад ч юм тэр фестивал нь тухайн нутгийн домог яриан дээр суурилсан махчин хүмүүсийн маск заавал зүүж очих ёстой нэг тийм айгүй сонирхол фестивал юм байлээ. Гэхдээ одоо яг үнэндээ энэ фестивалын зохиолдоо ямар ч сүртэй ач холбогдолгүй болохоор зүгээр синдижүүлдэгээл ярихгүй явчих. Манай эдийг ингэсгээ байж ах хоёр фестивалийн талаар сурвалжлага авах гэж ирсэн нэг сэтгүүлч эмэгтэй ажиллаа дуусгачаад ой дундуур гүйж ах хоёроо манай хөрөөн шүдэд нэг нүдэт болон гурван урут нартай таардагч гэсэн бас л нөгөө нэг фестивалийн масктайгаа явж байгаа бацаануудын нэг юм байлгүй дээ гэж тоохгүй байж байгаад хурууга тасдуулаад арай гэж нэг юм энгийн үнэтэй таарч аврагддаг ч гэсэн тэр энгийн үн нь мэдээж нөгөө Мэннер дөвгөн тэгээд манай үнийг янзын сайхан сүхтэд алаадахнаа. Өмнөх ангиуд дээр манай гурвал өөрсдийнхөө мэдлэр байдаг байсан бол энэ анги дээр л Мэннер дах маань махчтын хамаг бүдүүн дарга рол дээр байгаа гэсэн үг. Дүр нь бол яг үнэндээ нэг тийм ерөөсөө онцгой сонирхолтой дүр бол яагаад ч биш. Гэхдээ угаасаа Doug Bradley ах бол жүжигчд дундаа ганц том жүжигчин болохоор тэгээд одоо хүчээр screen time-ийг нэмж байгаа л гэх юм уу та. Яста сайхан те манай гурыг ажиллаа сайн хийхгүй байна, буруу алаад байна, олон хүнтэй харьцдаг ажил хийдэм байж царай зүсэндээ анхаарч арьсан арчил энэ төр гэж мэгээ загин сандарсан байж байгаа юм ч те. Ямар тааш нөгөө тав маань хар тамхи энэ төр хэрэгэлцэн машинтайгаа явж явах үеэр нь Мэннер дурд нь гарч ирж осолдуулаад зүгээр бахаа гэд яваад утсан чинь Билигийн гарыг зүсснээр одоо нөгөө дүлт чинь пойлдуулж байгаа. Махчтыг гарч ирэхээс өмнө Анжела гэж нэг цагдаа эмэгтэй туслахтайгаа тэр аваар явж исэн байж таарад Мэннер дэгч гэсэн манай дэгч гэсэн бүгдээринг нь маривчлаад аваад явцдаг. Махчт маань тэгээ цагдаа нараас айс юм уу яасан мэдгүй юу ч хийхгүй нуугдж жагаад ганцхан цагдаа үлдснийхэн дараа л гарч очиод чихийн төрүүлж таслангуудаа толгоонд нь хутга зоогоод алж байгаа. Хар тамхи хэрэгэлчээ жолоо барьсан энэ төр гэж нөгөө хэд маань угаасаа тэгээд Мэннерттэй хамт хоригдчихж байгаа. Фестивал энэ төр дээж явах нь худраад октод нь бөөнөрөө л уйлж унжаад ахаар нь Билли эр хүн шиг зан гаргангуудаа тэр хар тамхи минийх байсан юм аа. Найзууд маань ямар ч буруугүй. Тэгэхээр зүгээр намайг л эндээ хориод найзуудыг маань сулжчихдаг хүү гэснээр Билли ганцаараа шорондоо үлдээд бусд нь ойрхон барилах дэм буудалд хонхоруулдаг. Мэннер тэгэл нэг калт лидер шиг мэдрэл юм хуцаал байгаад байгаа байхгүй. Миний өвгүүд өнөө шүн намайг ирж авна. Өнөө шүнийг амьд авч гарах хүн та нар дунд нэгч байхгүй. Яг одоо сулжчих юм бол зарим чи амийг би өршөө гээл те. Ялчгүй гэхдээ тэр нь угаасаа худлаа биш. Манай махчтай айл хизээний Мэннердийг аврах ажиллагаагаа эхлүүлсэн. Тэнтхий одоо хотын
хотынхын цахилгаан станц гэх юм уу да тий нэг тийм газар руу норж харуулын тогон цохиулж алснаа хотын тогийг тэр чигээр нь таслаадахдаг. Цагдаа эмэгтэй маань за нэг л юм биш байгаад байна гингүүтээ фестивал дээр байгаа цагдаа нараасаа нэмэлт хүч дуудах гээд холбоо тогтоох гэж залгасан чинь ганц байсан цагдаа нь фестивал дээр айл хизээний машин дотроо нэг охинтой биологи хичээл хийцэн те юун дуудлагт нь хариуг буудалд байгаа идмэж гэсэн тог тасарсны дараа уйдаж эхлэнгүүтээ хэдүүлээ ер нь энд байж хахаар Монгол руу нисээд UG Arena-д тэмцээн үзэх үү гэдэг. За тэгэхээр манайхаас сүүлд 4 сарын 14-нд болсон Mountain Dew-ийн санаачлагтай ESN National Championship гэж CS 2-ын үндэсний аваргыг шалгаруулах нэг тийм тэмцээний гранд финалыг угаасаа үзсэн байх амар гоё болсон. За бас 3 сарын 23-нд болсон PUBG Mobile-ийн үндэсний аваргыг шалгаруулах Dew National Championship-ийг ч гэсэндээ бас үзсэн байгаа бах. Mountain Dew Mongolia маань ингээд угаасаа сүүлийн үед Монголын e-спортыг өөр шатанд гаргах айгүй олон зохион байгуулалт сайтай иймэрхүү томоохон шагналын сантай томоохон тэмцээнүүдийг зохион байгуулж одоо хөрөнгө оруулалт хийж байгааг бол манайхан бөөндөө анзаарч байгаа гэдэгт итгэлтэй байна. Яг энэ хоёр лангийн ивент дээр нь өөрсдөө биеэр ирж үзсэн хүмүүс бол зохион байгуулалт нь ямар шүү сонирхолтой гоё болсныг маш сайн мэдж байгаа бах. Halftime show, dance cam энтер гээд ерөөсөө л Монголд лав e-спортын тал дээр ингээд ийм өмнө нь байгаагүй айгүй янз бүрийн гоё ивентүүдтэй нэг тийм угаасаа л амар гоё тэмцээнүүд айгүй амжилттай зохион байгуулагдсан байгаа. Тэгээ хамгийн гол нь ингээл CS2, PUBG Mobile гээд болчихж байгаа биш. Дахиад маш олон иймэрхүү тэмцээнүүдийг Mountain Dew-ээс зохион байгуулах юм байлээ. Одоо хамгийн ойрхон байгаа нь гэх юм бол Mobile Legends-ийн тэмцээн байгаа. Тэгэхээр манайхан сайхан Mountain Dew-ээ унгаа дүүлигийн дараачийн бүхэл тэмцээнүүдтэйгээ хамтдаа байгаарай. Манай ч гэсэндээ тог тасарсны дараа хийх юмгүй болоо сууж явах үеэр Cruise Chavas-тай найз залуудаа хоол аваачиж өгөх гээд шоронд сууж байгаа биелээ рүү мэдрэл юм шиг ганцаараа л гараа явчихж байгаа юм л та. Угаасаа махчтаа нь бариад авчилгүй яах вэ? Гидсийн хүлэнгүүтээ гидс доторхоор нь өөрийг хоолж байгаа. Chavas-тай одоо өсвөлэн гидстэй өгчээснээс өсвөлэн гидсээ идэж өсвөлөнгөө тайлчаад өгсөн л дээр гэж бодсон юм шиг байгаа. Буудалд үлдсэн эдээс ганц сингл нөхөр нь нөгөө хоёроо хажууд ганцаардаад байсан болохоор буудлаасаа гарч биели дээр ирж байгаа. Cruise ирээгүй мөө аль түрүүн гарсан штэ энэ төр гэсэн чинь Maynard бол манай хөвгүүдийн лүмж болж тэ тэр охин чинь гэж мэгэл тэ. Яг энэ үеэр өрөөндөө үлдсэн Gaslit хоёр маань биологи хичээлээ хийж дуусгачаад хаалга тогшохоор ноцсон чинь нэг нүдэд байж тийм. Тэгээд согтуу толгой маань фестивал руугаа буцаа гэж зүгээр л хүүхдүүд байна гэж одоо хаалгаа хасан ч гэсэн дараа нь дахиж тогшохдоо нэг нүдэд биш хөрөн шүдэд зогсож байгаа байхгүй юу? Дайрч ороод аваад гарна. Ашгүй яг уу Лида маань харин ноцолдож байгаа зүхтаа чаддгийн. Тэгээ ямар ч байсан багчт маань гасыг авч явангуудаа хөдөлгөөнгүү хүлэнгүүтээ гурван талаас нь хөлийн алхаар нүдэд одоо хэн сайн хугалах нь уу гэж өрсөлдөд байгаа юм шиг байгаа хүлээнтэй галзуу. Ямар ч алхах боломжгүй болгочоод шоронгийн урд авчирч хаяад албаар бүр яг найзуудынх нь нүдэн дээр дээгүр нь машинтайгаа жолоодож гарч алдаг. Тэгээ одоо үнэхээр л энэ үгэн худлаа яриад байгаагүй юм байна гэдгийг манай дараа гэж нэг юм ойлгосныхоо дараа Анжела Биллиг судлаад тэнд байсан нэг архичин Жулиан Билли гэд бүгдэнд нь буу гаргаж өгөнгүүтээ өөрөө замын урд байрладаг яг одоо юуны ч газрыг мэдэхгүй ямар ч байсан рандом хүнтэй холбоо тогтоож болох станц байрладаг газар станцаа олж очоод нэг гэртээ сууж исэн өөр хотын рандом гайтай холбогдож чадсан ч гэсэн нөгөөх нь Анжелаг тоглоод байна гэж ойлгонгуудаа одоо яах вэ нэг эротик өгүүлэг уншиж өгөх юм бол цагдаа дуудаад өгөө гэж мэгээ те дооёолоод идэх тийм угаасаа ерөөсөө дуудаж өгөхгүй гэсэн үг. Улмаар Литач тэднийг олж ирээд Анжелач буцаж орсноор угаасаа Билли найз охин нь хаана байгааг мэдэхгүй байгаа болохоор хайртай хүн маань аюулд орчоод байхад би ингээд суугаад чадахгүй гэд Жулианыг дагуулад Крузыг хайхаар гардгийн. Мэдээж Круз үхсэн штэ Chavas-тэй. Тэгээд цогцыг олсныхоо дараа 3 уруудтай таарч хөөж гүүж агаад өрхөнд нь ороод тахнаа. Ухаан алдаас ирсэн чинь хөл өмгийн талбайн голд Жулианыг гинжилж тавингуудаа Биллиг бүр газар ухаад зөвхөн толгойг нь гаргаад болцсон байдаг. Тэгээд хүн алхаж иж бас бүр бүхэл бүтэн нөх ухаж мухаад буцаагаа дүүргцэн байдаг. Тийм амир завтай шац. Ямар ч тач 3 урууд маань янзын том хэмжээтэй өвсний машинаар тэр хоёрыг хоёулангийн сайхан ядалж сайхан алж байгаа. Биллиг алж байгааг нь хэдэн фрейм ингээ зогсоогоод харах юм бол киноны маань төсөв ер нь хэр хэмжээний бага байсныг харж болно. Ингээл нэг мэдсэн чинь манай талаас ерөөсө 3 дөрвөлөлдсөн байт юм байна. Ямар нэг юм хийхгүй бол өгөх юм байна өө гингүүтээ шоронд байсан архич ах маань баатарлгаар хөөрхөн Анжелагийн машиныг унаад тусламж дуутахаар явхаар болно. Замдаа баригдаж маригдлгүй уг нь бол айгүй эвтэйхэн айтайхаа явж идэх ихэндээ тэгсэн ч гэсэндээ мэдээж махчт маань сараалжаар өрөх бэлдсэн байлгүй яах вэ? Осолдуулж барьж авангуудаа янзын сайхан төмөр савнд хийж агаад доор нь галаасаагаад одоо амьдаар нь шарж алдаг гэх юм уу дагаалзоо. Анжела шатж байгааг мэдэнгүүтээ аврах гэж гарч гүүгээ
үгээд баарг л дэлбэрж хүнгээ шахаж хахад Мейнард Литад одоо намайг чи сулчих юм бол би чамайг амьд үлдээе энэ тэргээ бүр янз бүрээр л худлаа чааж суллуулад дараа ширээн дээр байсан хутгаар нүдийн сохлооддаг те яг угаасаа сулжвал алахгүй л гэж хэлсэн болохоос биш сохлохгүй гэж бол хэлээгүй шүү. Уг нь бол Анжела босч ирээд Мейнардыг буцаагаад шоронд нь хорсон ч гэсэн 3 урууд хурж ирж таарад тэгээ манай 3 урууд хэд өний махаар бартардаад боксинг дугуулан цуусан юм шиг үлээ. За ингэж Лита зүхтааж амжсан ч гэсэн Мейнард махчтайхаа хамтаар Анжелаг шоронтой намт сайхан шатааж үлдээгээд нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр гэртээ харахаар явж байгаамаа. Лита маань сажилж явсаар арай гэж нэг машинтай ууг нь таардгийн тэгсэн чинь тэгээ өвс назаацахаар хүүр Мейнардын машинд яваа суучж байгаа. Литад одоо юу тохиолдохыг бол тэгэл өстой чөтгөр бүү мэд. За тэгээ кино маань энэ төрөйд өндөрлж байгаа. Тэгээд энэхүү кино маань нийтдээ яг кредитсийн оруулгүйгээр тоолох юм бол 1 цаг 26 минутын урттай кино байсан. Тэгээд миний тоосноор бол яг 11 зочиод хэсэг байлаа. Тэгэхээр хэрвээ та 2012 оны буруу эргэлтийн 5 дугаар ангийг үзэх гэж байгаа бол дунджаар 781 минутанд нэг удаа цочих нэ. За тийм байна да. Тэгээ өнөөдөр маань бичлэг энэ дүрээд өндөрлж байна. Хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр угаасаа тун удахгүй уулзна. За тийм. Тэгээд юу гэдэг вүлээ би бүр төсөөрөөд байна. За уучлаарай. Сайхан амраарай. Гой зүудлээрээ. Хайртай шүү. За. Тэг ингэж хэлдэг те.